За эцэст нь таньсгүй BDS чуулганыгээр хууль эрх зүйн орчныг бас хөрөнгө оруулагчдад сурталж илсан гэдээ тавс хэлж исэн. Яг энэ уулуурхан хөрөнгө оруулалтын орчны судалгаанд аваад үзэхэд бас маргаан шийдвэрлэх механизм ч гэдэг юм уу. Ерөнхийдөө тодорхойгүй байдал нь бол гадаадын хөрөнгө оруулагчдын шүүмжлэг бол нэлээдгүй дагуулдаг. Сүүл та мэдээж мэдж байгаа Хонконгийн өргөн биржид бүртгэлтэй Монголд одоо ухаан одог төслийн лицензийг ингээд эзэмшээд явдаг компанитай холбоотой юм лицензийн асуудал бол нэлээдгүй мэдээлэлүүд гарсан байгаа. Хувьцааны аншинтан ч гэсэн томоохон хөдөлгөөнүүдийг бол дагуулсан юм үйл явдлаасан. Тэгэхээр та энэ асуудал дээр ер нь ямар байр суурьтай байгаа бол бас ер нь энэ ажлын явц бас хэр үргэлжлэж байгаа вэ? За би одоо ингээд дэлхий дээр Монгол улсын байр суурь тийм одоо сайн биш байна. Юу гэхээр бид нар ерөөс хэлсэндээ хүрдгүү, бодлоо ярьдаг. Барьцгүй л ийм л нэг хүнээр бол нэг ийм холих хүнийл дүртэй дэлхий дээр харагддаг болсон байна. Яг энэ байдлаараа ч гэсэн хоёр талдаа анзаарагддаг болсон юм. За эднэртэй юм яриад бүтэхгүй гэдэг ийм байр суурь. За дээрэс нь хууль эрх зүйн орчин талдаа ч гэсэн бид нар асуудлуудаа шийдээгүй. Шийдэхээрээ дандаа нэг ийм цаг үеийн байдлаар одоо нэг тийм хөнгөн хуумгай сайн судалгаагүйгээр нэлээд одоо том хэмжээний өөрчлөлт авчрах хурц, эерэг өөрчлөлт авчрах хэмжээний байдлаар өөрчилж чаддаггүй. Ингээл явж байна. Жишээлбэл өнөөдөр бид нарт уулуурхайн биржийн тухай хууль гэж гаргасан тухайн үед гаарсан хулгайг зогсоох гэдэг энэ түүхэн үүргээ гүйцэтгэгдсэн. Яг өнөөдрийн нөхцөл байдал дээр бол сайжруулахгүй бол бидний нөгөө яриад байгаа экспортын орлого нэмэгдүүлж орлого олох гэдэг дээр бол сөрөг болчоо зогсож байгаа байхгүй. За дээрэс нь бид нар сая өмнө төрштэй ерөнхий сайдын төвшөнтч тэр засгийн газар за миний төвшөнт ч гэсэн маш олон удаа очиж уулзалт хийж ер нь тэднээс асуудлаа ингээд бид нар өөр болсон ингээд хамтарсан засгийн газар шийдвэрээ гаргана гэд маш олон удаа хэлчихэж ойлгуулж байгаа. Тэгэхээр энэ бол ер нь бас дипломат талдаа ч гэсэн ер нь бол манайх нэлээд одоо гуйх тийм одоо байдалтай л явж штэ яг үнэндээ бол ер нь бол манай нүүдэлчд одоо барьдаг философор бол бид нар хизээч салхин доор байгаа айлтайгаа мууддаггүй л ийм хүмүүс аахгүй. Ягаад гэвэл хөдөөний хоёр малчин айл гэхэд салхин доор байгаа айлтайгаа муудчихад салхи шуурга болоход минимал уруудад очиход тэр хүн сайн харилцаатай бол тогтоогоод бариад аавна эсвэл сургийг хилээд өгнө. Муу харилцаатай бол за эднэр яасан чамар өттэй осууд шиг хайдаг шиг ийм буруу бодлого явуулж ирсэн юм уу гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ алдаануудаа засаад яг энэ саяны нэг чуулганы хугацаанд 14 мегатслийн дөрвийг хөдлөж байгаа шиг ийм хурдаар явах юм бол дэлхий хоёр хөршүүд маань бидэнтэй харилцаагаа сайжруулад ингээ хамтрахад бэлэн байна гэдэг ийм мэдрэмж. Тэрний хамгийн ихний одоо сайн юу түүчээ болж байгаа төсөл нь бол энэ гашуун сухад ганц мэдний хил холболтын асуудал. Тэгэхээр итгэлцэл ахин сэргэх ер нь альва төсөл хэрэгжүүлэх арилжааны амин дээр ч гэсэн итгэл гэдэг зүйл чухал байдаг. Тэгэхээр бид нар энэ итгэлээ сэргэх тал руу нэлээд одоо ажиллагаа явуулж байгаа. За түрүүний ухаан удаг төслийн хүрээнд бол би түрүү ажлын хэсэг ажиллаад улсын хурлаар шийдүүлнэ гэдэг нь энэ төслийн тухай ярьсан. Тийм. Тэгэхээр энэ төсөл дээр бас одоо шийдвэр удахгүй гарна гэж ингэж харж байгаа. За дээрэс нь уулуурхайн салбарын яамыг удирдах байгаа хүний хувьд манай салбарт ажиллаж байгаа мянган хувийн компаниуд түүнд одоо ажиллаж байгаа ростроор гэрээсээ хол тийм ээ ажиллаж байгаа олон мянган уурхайчид тэнд одоо ханган нийлүүлэлт хийгээд байгаа хүмүүстэй би бас нэг зүйлийг хэлье. Салбарын яамны зүгээс энэ компаниуд ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө зогсно. Эднэрт сайн шийдвэр, эдний төлөө одоо шийдвэр гаргахын төлөө ажиллана. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо энэ салбар бүтэхгүй, энэ дандаа хулгайчлалын өрчингүүд байгаа мэтээр одоо иймэрхүү асуудлууд дээр бол салбар нь тийм биш байгаа шүү. Ирээдүйд Монголын одоо эдийн засгийг ачааг нуруундаа өөрч явж байгаа салбарын хувьд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол сайн ажил хийж байгаа гэдэг талд нь байна гэдгийг бас энэ дашрамд бас хэлж